Хэлцэх асуудлын дарааллын дагуу 3 дугаар асуудал төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулна хэмээн мөн даваа талаа таныг эндэрт төрж байна. За төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай асуудал хуралдааны дэгийн 22-ын 4-т хэсэг заасны дагуу 2 үе шаттайгаар зохион байгуулагдана. Одоо бол 1-р хэлэлцүүлэг явагдаж байна гэсэн үг. Тэгэхээр танилцуулган дээр асуулт санал хуралдааны дэг заасны дагуу бас нэг явагдана. Ингээ 2-р хэлэлцүүлэг дээр намын бүлэг болон хурлын ороодын санал дүгнэлт байгуул унш танилцуулаад тогтоолын төслийг батлуулна. За даваа талаа төлөөлөгч. За төсөв өртөгт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл тухай. За Монгол Улсын засгийн газрын 2025 оны 1-р хуралдааны тэмдэглэлийн үндэслэл нь нийслэлийн 2025 оны төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан танилцуулж байна. За нийслэлийн эрдэм төлөөлөгчдийн хурлын 2024 оны 24 дөрөв 33 дугаар тогтоолоор туулын хурдны зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг 4 игнээ бүхий 32 км замын зураг төсөв магадлалын ерхэд дүгнэлтийн дагуу 916 тэрбум төгрөгөөр батлагдсан байдаг. Туулын хурдны замын төсөл нь нийслэл Улаанбаатар хотын төвжирлийг бууруулахад чиглэсэн бөгөөд алдагдсан боломжийн өртгийг бууруулах, Улаанбаатар хотын эдийн засгт нөлөө үзүүлэх өндөр ач холбогдолтой төсөл болно. Өнөөгийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй 803 мянган гаруй тээврийн хэрэгсэл хоногт ойролцоогоор 1.8 сая зорчилд явагдаж байна. Улаанбаатар хотыг хөндлөн чиглэл зорчход ойролцоогоор 2-3 цагийг зарцуулдаг бөгөөд туулын хурдны зам ашиглалтанд орсноор баруунаас зүүн хөндлөн чиглэлд нэвтрэхэд ойролцоогоор 20-25 минут зарцуулах урьдчилан тооцоол гарсан байна. Мөн хотын төвийн ачаал ихтэй уул зуруудын хөдөлгөөний үйлчилгээний түвшин F түвшнөөс C түвшин хүртэл сайжруулахаар төлөвлөгдсөн. Засгийн газраас 2025 оныг нийслэлийн дэд үтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан томоохон төсөл арга хэмжээний хэрэгжилтийг эрчимлүүлэх зорилгоор 2025 оны 1-р хуралдааны тэмдэглэлээр туулын хурдны замын 6 игнээ болох шийдвэр гаргасан. Тодорхойлбол туулын хурдны замын батлагдсан 3.8 км гүүрэн байгууламжтай 28.2 км далангаар төлөвлөсөн байсан хотын өнгө төрхөнд сөргөөр нөлөөлөх учир төвийн бүсийн хэсгээр дайраа өнгөрч буй хэсгийг гүүрэн байгууламжаар төлөвлөх үүрэг даалгаврыг засгийн газрын улдаанаас мөн өгсөн. Үүрэг даалгаврын дагуу 32 км хурдны замыг 6 игнээ болгон хотын төвөөр дайраа өнгөрч буй хэсгийг гүүрэн байгууламжаар төлөвлөн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан зам тээврийн яамны шинжилгээ ухааны технологийн зөвлөл болон зам тээврийн хөгжлийн төвөөр магадлуулан баталсан. Хотын төвөөр дайраа өнгөрч буй хэсэг болох Баг тэнгэрийн яамнаас яамгийн хүүр давах хэсэг хүртэлх трассийн дагуу гүүрэн байгууламж болгосон ба гүүрэн байгууламжийн нийт дурт нь 12.8 км болсон. Дээрх өөрчлөлтийг тусгасан тэзүүгээр тус замын ажлын төсөвт өртөг 1 их найд 965 тэрбум төгрөг болж өсөд байна. Нийслэлийн эрдэм төлөөлөгчдөө төсвийн тухай хуулийн 64-ийн 1-2 заасны дагуу төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгье. Баярлалаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч авъя. Алга байна. Саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч алга байна. Тогтоолын төслийг унш танил. Энэ чинь шууд батлах чинь. За ингээд эхний хэлэлцүүлэг хэлцэх асуудал өндөрлөлөө. Ингээд төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай асуудлын эхний хэлэлцүүлгийг хийж дууссан тул хуралдааны дэгийн дагуу тус асуудлыг хурлын эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын ороолон хуралдах намын бүлгүүдээр хэлэлцүүлэхээр шилжүүлж байна.